цааны хүмүүст үзүүлэгчтэй. За бид бүхний нэм гараг үр та бүхэнд хүргэж байгаа онлайн зөвлөмж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт маань Австри улсаас бас нэгэн монгол зочин оролцож байна. За тэгэхээр өнөөдрийн зочин мөн л адил онцгой зочин байгаа. Тэгээд нэм гараг бүр та бидэнд цаг зав зориулсан монголчууд маань маш онцгой зочид ээлж дараалан оролцож байгаа. Энэ удаагийн зочин би танилцуулахаас урьдаа өөрөөс нь бас нэмэлт тодруулга танилцуулгыг авъя гэж удаад өөрийн шууд та бүхэнд урьж уулзъя. Сайн байна уу? Таны шүлэг бол онлайнаар их алдартай байдаг юм байлээ. Тэгээ таны юг онлайнаар хайсан чи подкаст амсан гэж баахан шүлэг гараад ирж илээ. За гэх юм чинь та өөрийнхөө талаар танилцуулга хэлвэл. За намайг бол төмүүлзийн хөвгтө мэгмөр төгтөх гэдэг юм аа. Яг миний одоо эцэг хясаас нэрийг. За одоо бол Австри улсад ажиллаж байна. Ажиллах хөдөлмөрлөг сорох хажуугаар нь бичгийн ажлаа өргөжлүүлээд ингээд байж байгаа. За Австри улсад ирээд одоо 2 жил гарсан болж байна. Энэ жил одоо 34 настай. Золоо гэж танилцуулган дээр сайн гарсан байгаа Тэтгэн бичсэн номын талаар болон шүлгийн номнуудын талаар бас гарч байгаа. Тэгэхээр та бас эгээр уран бүтээлийн талаар бас танилцуулбал өөрийгөө танилцуулахын гадна бас уран бүтээлээ. За би Австри улсад ирсэнээс хойш Австри улсад хамгийн анх ирээд тэгээд биеийн байдал жоохон тааруу болоод тэгээд эмнэлгээр их удаа явсан. Тэгээд эмнэлгээр их удаа яваад хүний нутагт мэдээж одоо энэ ч бол нууж хаагаад байх юм байхгүй. Их олон хүмүүс мэдж байгаа учраас нууж хаагаад байх юм байхгүй. Олон сар эмнэлгээр явж өвчин ороо их ороосон. Тэгээд хаглаа матлаандаа 2 удаа дахиж хаглаанд орсон. Тэгээд ер нь бол хүний нутагт хэл мэдэхгүй, мөнгө төгрөг байхгүй, таних хүн байхгүй, ахгүй хамаатан садан байхгүй. Ийм үед бол тэгээд эмнэлийн таас ширтэл их удаан л нэг юм хэлээ. Тэгээд энэ хугацаанд бол би яг одоо нэгтэй энэ чинь үрж ирээд герман хэл мэдэхгүй дөнгөж ирсэн хүн бүх юм шокийн байдалтай байгаа тий. Тэгээд тийм учраас өөртөө одоо цаг гаргаж өөрийнхөө бодож байгаа юмнуудыг өнгөрсөн тулсан амьдрал ер нь яаж ч магадгүй гэсэн тийм эргэлзээнд дайцсан донд байгаа энэ нөхцөл бол аюул тийм бодох юм. Тэгээд юм бичиж эхэлсэн. Тэрийг эхлээд их шүлгээр илэрхийлээ зөвхөн өөртөө зориулсан. Тэгээд шүлгээр илэрхийлээд өөрөө ингээд шүлэг бичээд тэр нь болж байгаа ч юм уу болохгүй байгаа ч юм уу яг шүлэг мөн ч юм уу гүүр ч юм уу тэрийг бол мэдэхгүй тийм. Зөвхөн нэг цаас баг хоёртой л нөхөрлөд эмгэлт тийм байлаа. Тэгээд тэрний дараа бас үргэлжлүүлж бичсээр байсан. Тэрэндээ их дурлсан. Тэрэндээ их дурлаад үргэлжлүүлж бичсээр байсан. Тэгээд бичсээр хагаад нэг мэдсэн чинь 500 гаруй шүлэгтэй байсан. Нэг жилийн дараа. Тэгээд би урд нь хамт ижитэйгээ байхад гэж цомог төрийн шагналт ардын орон зохиол соёлын гавьяас тэмээ хөдөлмөрийн Баатар Баавгийн хавсан гэж мундаг ярихтай хамт тэр хүний 21 шүлэг найруулгаас бүрдсэн ижитэйг байхад гэж цомгийг бүр 2008 онд хамт урагшаа хятад руу аялж явах зураг хийж исэн. Тэр хүний шүлэг найруулгаас бүрдсэн аудио цомог. Тэгээд тийм учир хэлхийтэй учраас тохио учрал бүрдчихсэн учраас би тухайд 500 гаруй шүлгээ багш руугаа явуулаад одоо цавс угааг багшаа гэж хүлээд багш руугаа явуулаад хүн ингээд хүний нутагт ингээд ийм байна. Тэгээд энэ ном зохиол ингээд энднэрийг ингээд ном болгож болох уу? Хүнд тоогдох уу? Энэ одоо ном болох юм чинь юм байх уу? Эсвэл зүгээр энэ нэг хүний нэг гар цаас балгуурын сэтгэл хөдлөлийн хэмжүүр байна. Тэгээд цавс руугаа миний тэр бичвэрүүдийг аваад уншаад 96 шүлгийг төвж өгөөд дотроос нь тэгээд өөрөө бас санал бодлоо хэлээд эдгээрийг нэмэгдээд ном болгоод болно. Тэгээд миний хамгийн анхны энэ үүлэн тайзтай биерэн жижиг гэдэг нэртэй ном 2006 оны 1-р улиралд гарч илаа. Тэгээд энэ үүлэн тайзтай биерэн жижиг гэдэг номыг багш маань нэмэгдэж өгөөд өмнөдгөл үг хайрлаад тэгээд энэ ном гарсан. Тэгээд тэрэндээ их урамсан. Золоор энэ ном тэнэг хүний тэнгэрийг хичээд айгүй олон хүнд хүрсэн. 2-3 ч удаа хэвлэгдсэн, дахин хэвлэгдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь энэ маань миний бүр нэг хүсэл сонирхлоос даваад үүрэг хариуцлага шиг болж ирсэн. Айгүй олон хүмүүс надаас нь хийж эхлээд дараа дараагийнхаа шүлгийг Facebook постлох
өөр ингэсэн пэйжтэй байх ийм юмнууд нэг хийж эхлэв. Тэгээд энэс хойш зогсоогүй. Өдөр болгон бич. Тэгээ үүнээс хойш та 2 дахь номоо гаргасан байгаа тийм шүлгээ? Тий. Одоо үүнээс хойш бол би 2016 17 онд бичсэн шинэ шүлэг найрагдлын түүрээрээ. За энэ удаад бол энэ номны хэдэн онцлог байгаа. Хүн чулууны бичээс гэж дэвтэр гаргасан. Хүн чулууны бичээс гэдэг энэ ерөнхий хвчлэн богино найрагдлаас бүрдсэн юм. Номыг ингэж сая гаргасан. Одоо энэ гараад сар орчим болж байгаа. За энэ хоёрын дунд шүлэг найраглал яг үннийг хэлэх шүлэг ч юм уу үгүй ч юм уу мэдгүй. Одоо мундаг эрхмүүд нь юу гэж үг юм байна. Энэ дундаа бол би өөрөө их олон жил бодож явсан Гурамсар Раманы эхний дэвтрээ амжиж хэвлүүлсэн юм чам гэдэг юм роман. Энийг хоёулаа нэлээд жижиг ярих бах тий. Тэгээд энэ романыхаа Гурамсар Раманы эхний дэвтрийг нь хэвлэж гаргаад. Тэгээд одоогийн байдлаар ийм нэг шүлгийн түүр, нэг найраглалын түүр дэвтэр, нэг романтай гээд бичсэн. За би таны номнуудыг уншсан. За тэр талаар сэтгэлийн талаар тоотохгүй ярина. Өөр ярихаас хорхоосоо. За тэгээд манай үзэгчид маань нөгөө зарим хүмүүсээс номыг уншаагүй байвал шууд номнуудаа ингээд яриад нөгөө би доторх юмнаас юм асуучихлаар хүмүүсээс гайхаж магадгүй. Тэрийг би жоохон байж байгаасаа. Надад нэг юм их сонирн байна л да. Таны шүлгүүд дээрээс дээрээс нь номноос чинь ер нь ингээд анзаараад хахад та их нутгаасаа хол их утсан юм шиг байгаамаа миний ойлголтоор. Таны бичсэн шүлгүүд дээр хөвчлэн эжигээ сонсон ер нь эх орондоо тэмүүлсэн энэ төргээл ингээд анзаараад тахлаа. Өөрийнхөө шүлгэнүүд дотроос хамгийн хайртай намайг эзгүүл ижиг минь битгий загнараа гэдэг нэг шүлэг бишээ. Тэгээ хүмүүст энэ хүмүүс өндөө уншсан л та. Гэхдээ би өөрөө унших дуртай. Бүдэг цагаан хөлсийн бараа захлах халсад бодлоон зүүж үрээн санаж байгаа уурал ижиг минь битгий загнараа. Аяхта цагаан цалгуулж амссан хоолнд он хахуулж айгуугаар цохолдовч азаа ижиг минь үүзэмлээ. Барьсан тавьснаа мартаж босон суун өмрөвч баргийн сайхан сэтгэлэн дэвтэхгүй бүлээн нулимсаа хүний юм шиг асгарч бурхан ижиг минь үүзагнараа. Өнгө сайтай чихэр бүхнийг өвөртөлж өөрөө идэхгүй өрөм тус хурааж өвлийн хүүтэн шин цорон хийхгүй өнжөөд өглөөний нарыг өнчин нулимстай тослоо гэж өндөр ижиг минь үүзэмлээрээ. Саран гэрэлт магнадаас өдрийн гоныг буулгаад санахын далайд үрээ тэмтчид цөхрөөд сүүн цагаан нулимсаар зүрхийн угаад суугаа сайхан ижиг минь та нар бити хатуурхаарай. Хэр халдаахгүй өмөрөх хүүний зүүн чин байхад нь хаалга цонхны хоорондох гэрийн анхар явдлаас хайрт ижиг минь битгий загнарай. Үрээ сансан их хүн үүлэн дотортой байдаг үзээ. Үгээрэн хоосрох миний зайг үргэлжийн дутуугаар дүүргээ үзээ. Дотор нь даарч яваа юм болохоор доглон ааш гаргаж мэднэ. Дандаа битлэрч байгаа юм болохоор дуугүй дүнсэж удаж мэднэ. Дутууг нь дүүргэх хүн надаас өөр байхгүй. Дураар нь байлгаарай. Битгий загнарай. Наран бугуйлдаж хадган дээр тавиад намайг ижидэн очиж золготол. Насаан удаашруулж үрээн хүлээж байгаа намхан ижиг минь үүсэлээрээ. Надлан хавар сэтгэлийг нөмөрч гараад нутгийн зүг хараа эргүүлвч хараагүй яваа. Нууж хадгалсан чихэр бүрийнх нэгэн нулимс дуу хоёрын шалтгаан намайг харин та нар загнарай. Битгий магтаарай. Намайг эзгүүд ижиг минь битгий загнарай. Хятадд байсан гэсэн Солонгост, Австрид ер нь ойролцоогоор хэдэн жил гадаадаар байна. Би чи ер нь тэгэл их багын тэмдэглэл шүү дээ. Тэгээ би бүр их сонин амьдралын хэв маягтай, их сонин үзэл бодолтой байсан юм шиг байна. Энэ хэвшмэл байдал маань бүр их багаас гэсэн. Би бүр 5 настай байхдаа гэрээсээ хамгийн анх явжлаа. Эрдэнэт дотроо лам болоод. Оо за. Тэгээ Улаанбаатар хотоос Эрдэнэт дотроо тухайн үед зах зээлийн нийгэм шилжээд шилжилтийн тэр хүнд цаг үед би яг манай ээж 4 хүүхэд өсгөөд ингээд байж байлаа. Тэгээд би дивгэнт нэг лам болоод Эрдэнэтэд сод гэрэл гэж их мундаг хүний хоёрхан шавтай тэр хүн.
Тэгээд төвд хэлэн дуусцаас тэгээд уламжлалт хамгаах ухаан тийм юмда төгс тийм их мундаг мааран бодч хүний хоёрхан шавьтай байсан тэр багш маань. Хоёрхан шавьтай хүний яг нэг шавь нь болж эртний хотод 5 жил амссан. Ингээд 5 настай байхдаа гэрээсээ гарснаас хойш дараа нь сайн аймаг үзээ гэж. 7 дугаар ангида гэрээсээ цогтааж ялаа, 9 дугаар ангида цэрэгт явж ялаа. Цэргээс ирээ уулаа гэрүүл радиод хөтлөгч байлаа. Тэгээд оюутан ахуй амьдрал, тэгээд хятад руу явж сурах, тэгээд ер нь солонгос руу зүгээр л мэдгүй надад нэг газар тийм суурин байх байдал, нэг хөвшмөл байдал нь миний хэв маягт хүрсэн шүү. Тэгэл ер нь явчихсан шүү дээ. Тэгэл Монголд байж байгаа. Тэгээд Монголд хятадаас хурж ирээд Монголд нэг 3 жил байсан уу. Тэгэл Австрали руу явсан. Тэгээд одоо энэ чинээс хайч мэдгүй. Тэгээд энэ Австралитай ирсэн мөртлөө бас яг суурин байсангүй. Би аюулгүй олон газар аялсан, өдөрлөг хийсэн, монголчуудтай уулзсан. Ер нь их явах туфтай, явах нь хүний өдийг нээж, тэгээд өнгөрснөө бодох, тэгээд өмнөх замаа төлөвлөх тэр аюух сэтгэлийн тэрний чамдыг бий болгох юм байна. Яг нэг 4 квадрат метр ханддаг тийм 4 хандны донд бол хүний нүд чих тэгээд сэтгэлийн харааж гисэндээ хязгаарлалт юм бол би гэж боддог. Би өөрөө л тэгж сууж чаддаг. Монголд би Жигүүр брэнд групптэй маркетинг алтанд хятадаас ирж ажиллаж байгаа. Дараа нь Монс групптэй бизнес хөгжил маркетинг төлөвлөлтийн газрын ажиллаж байгаа. Тэгээд Монголын эмийн зах зээл дээр нэг хэсэг удаа ажилласан. Тэгээд наашаа ажилласан тийм. Таны бас романыг уншсан сэтгэл маш сайхан уяг байгаа. За тэгээд энийг бас одоо бас төвчгүй яриад байна. Их гоё сэтгэл төрсөн. Тэгээд маш өргөн их мэдээллийг бас авсан. Бас бодовчтой зүйлүүд их байсан. Тэгээд одоо цаг үеийн амьдралтай айгүй их ойролцоо одоо яг л бодит юм шиг бараг итгэцэн л явж байсан. Тэгээд энэ бүх зүйлүүд нь маш үнэн бодит албан газрын тэр орчин тэр одоо таны бичигдсэн тэр бүхэл юмнууд яг л байж болох үед байхаар ч юм шиг зарим зүйлүүд нь бол бүр яг л энэ албан байгуулалт байдаг тийм одоо зүйлүүд хүртэл ажиглагдчихсэн. Тэгээд бүх зүйл нь айгүй ингээд бодиттой байсан учраас тэрнээс ингэж бодсон л да таныг яг энэ салбарт нь ажиллаж ирсэн юм болоо эсвэл энэ талаар маш их судалгаа хийсэн байна. Их олон газартай хамтарч ажилласан юм шиг санагдсан. Тэгээд ийм 2 жилийн хугацаанд та бичсэн гэж сая ярьж байна тийм. Энэ ном болохоор 17 оны 4 сард 2 сард гарсан билүү? Роман бол сая 17 оны 1 сард бэлэн болоод редакторуудын гар дамжиж явсаар байгаа 7 сард хийгдсэн. Тэгэл та яг үндэ бол айгүй богино хугацаанд бичсэн байна тий? Маш их өргөн мэдээлэлтэй. Яг хөө энэ романы уран сайхны одоо юу гэдгийг фантазийн тэр уран сайхны зүйлийг төсөөллийн зүйлүүдийг бол мэдээж урд нь удаан бодсон. Ер нь нэг кино зохиол бичихсэн гэж бодож илээ. Тэгээд би ч яг мэргэжлийн сургууль соёлыг төгссөн, явуулсан зохиолын ангийг төгссөн хүн бол биш үү? Миний мэргэжил биш. Тэгээд зүгээр яг урлаг соёлыг олон найзуудтай, олон ах эгч нартай найз нөхөд явдаг, эгчлүү явдаг. Тэгээд би Монголд Лартма киноны маркетингийг ахалж ажилласан. Лартма кино. Тэгээд тухайн үед Лартма киног одоо монголчууд хүлээж авах, тэр хүлээлтийг бий болгохоос гадна тэр бүх зураг авалтын дээр хамт явлаа. Тэгээд тэр цагаас хойш би навчаа агчтай, пүүжтэй, ер нь кино урлагийн сингдэрч найруулагчтай, бат түшигтэй энэ яг ингээд хажуугаас нь тэр хүмүүсийн тоогоон дотор байгаа 2 сар гарсан зураг авалтын дотор ингэж яваад тэгээд энэ урлагийн сайн сайхны зүйлийн энэгээр хүнд өгж болох тэр илэрхийллийн тухай аюул их том хүсэл мөрөөдөлтэй болсон вижнтэй болсон. Тэгээд за мэдээж би кино тоолж магадгүй ирээдүйд болох байх. Гэхдээ миний хүнд хэлэх гэсэн санаагаа юугаар илэрхийлж болох вэ гэдэг энэ үг. Тэгээд миний үйлдэл бас тийм үнэн би адилхан залуу хүн би бас хүн дандаа үнэн явсан юм худлаа тийм. Тэгэхээр зүгээр үнний тухай хэрвээ би нэг жоох ярьж байгаа бол хэрвээ би жоох нэмэр болохсан гэж бодвол миний бичих. Тэгээд энэ кино зохиол бичижсэн гэж энэ эхлээд фантазийн аюул удаан бодож явсан. Дараа нь Австралид ирсэн цагаас хойш компьютер бичих цаастай сайхан чөлөөтэй байх
урт удаан цаг надад оноо гэсэн. Ивэлэр тий. Тэгээд би тэрийг маш их судалгааны ажил хийсэн. Нэг фантази сайклаад өөрчлөлт тавьж байгаа. Тэгээд мэдээж нэг хэл бичиг хүү биш учраас надад тэгж бичих авьяас байхгүй. Тэгээд дараа нь их олон номнууд уншиж байсан. Уншиж эхлэнгүүтээ дараа нь өөр их дөрүүдийг амлуулад тэгээд судалгааны ажлуудаа хийгээд айгүй олон газар руу судалгааны асуулт явуулаад нөгөө мэдээлэл ирсэн мэдээлэлүүдээ бөөгнүүлээд маш их суусан тэрнээр бол энэндээ бүр шүн дуурлаж суусан. Тэгжээж ном бичсэн. Яг гэсэн баха тэрс үнэхээр яг мэдрэгцэн үнэхээр их судалгаа хийсэн байх гэж бодсон. За тэгээд ном маань одоо байхгүй уншаад дуусаад тэгээд дараагийн уншихад тавцсан. Тэгээд одоо харин би танаас бас таны уран бүтээлийн яг нэг хүн болгонд нэг юм зохиолч одоо бичиж байгаа хүн болгон өөрийн гэсэн нэг тийм чиглэл байгаад идэг штэ нэг юм барьсан. Таны яг барьж одоо яг явж байгаа бичгийг зорж байгаа энэ чиглэл яг таны бодлоор за би бол Монголын мундаг зохиолч нарын харж байгаад өөрийгөө одоо зохиолч болж юм зохиолч болоо явж байгаа зохиолч гэж дуудуулна гэж одоохонд бол бодохгүй. Магадгүй ирээдүйд. Зүгээр миний бичиж байгаа юмны хэв шинжээ хэмжих юм бол би өөрөө Европ ирээд Европын уламжлалт одоо уран зохиолын бичгийн хэв маяг тэрийг их судалсан. Айгүй удаан судалсан. Би номоо анх бичихтэй бол дэлхийд дахин зориулж бичнэ гэж зорьсон. Тийм учраас орчуулгын хэв маяг тохируулаад тэгээд яг Монголын одоо сонгодог тэр үг хэллэгүүд Монголын тэр олон утга агуулдаг тэр нэр томьёонууд тийм юмнуудыг бол яг тэр хэвээр ингээд бичих юм бол орчуулгахад их хүнд болдог. Тэгээ хоёрдугаарт нь тэрийг ингээд орчуулахад их махан орчуулга явуулдаг мэдээж аюул сайн орчуулдаг байна. Гэхдээ би яг энэ европчуудын өөрсдийнх нь яг хүлээгээд аваад сурчихсан. Тэгээд дэлхийд Европ гэхгүй ер нь Америк, Австрали тийм дэлхийд дахин гарч ирэх юм романы бичлэгийн хэв маягуудыг судлаад тэгээд энэ дотор бол одоо харилцан яриа нь ямар хэлбэртэй байх вэ? Бүрнийх хөвгөр нь ямар хэлбэртэй байх вэ? Орчны төсөөлөл нь ямар байх вэ? Энийг бид нэр яаж бичиж байгааг удаан судлаад тэгээд ийм хэл шинжийг агуулах гэж бичих гэж их зорьсон. Энэ маань бол монголчуудад их өөр өнцгөр тусах гэж бодож байна. Тэгээд дээрэс нь миний энэ 3 сар романд нэг хідэн онцлог байгаа. Энэ онцлогийг анхнаасаа бүр ингэ томоор экшн плана тавьж бичсэн. Нэгдүгээр энэ бол Монголын романууд, Монголын төвчүүд, Монголын нутаг дэвсгэр дээр явагддаг. Тэгвэл 13 дугаар зуунаас ахуулаад тэрний өмнөх үеүүдээс ахуулаад эсвэл хувьсгалын үе, байлдан дагуултын үе, эсвэл нэг одоо юу гэдгийг хөвсгөл аймаг, доорнодод гэдэг ч юм уу, тий? Халах гол гэдэг ч юм уу. Дайн тулааны ямар нэгэн цаг үеийн бүх үе юмыг ингээд аваад үзэхэд Монголын газар нутгаар Монголын түүхтэр явагдсан. Монголын зохиолч нар зохиолод. Тэр бол мэдээж бас их гүнзгий судалгааны ажил түүхээ мэдэх уламжлалаа сахих ийм гүнзгий ухаан явж байгаа багтал. Тэгээ надад тийм дайныг боловсрол байгаа юм байх байна тэрийг мэдхгүй. Тийм учраас миний зохиолын онцлог гэдэг бол Монгол хүн дэлхийн Монголд гэсэн ийм зүйл. Жишээ нь бол Монголын газар нутаг дээрээс халиад гэсэн мөртлөө Монгол төв, Монгол уламжлал, Монгол хэв маяг, Монгол хүн дэлхийн лагцанд гарч ирэх. Нэгдсэн үндэсний байгууллага энэ төр дээрээс, дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ төр дээрээс, дэлхийн политик асуудалд оролцолтой, дэлхийн эрс төвийн хэргийн төвшөнд оролцолтой тийм энэ дэлхийн хүмүүстэй харьцаж одоо нэг гар хангаагаас нэг хүн очиод хөвсгөлд очиод лам суугаад тэрний хайр дурлалын асуудал биш байх маа шүү дээ. Монгол хүн дэлхийд гарч ирэх, дэлхийн хүнтэй дурлалцаад өөр онцлог гарч ийм онцлог байх гэж. Тэгээд дараагийнх нь нэг онцлог нь болохоор энэ романы нэг хэлбэр нь цаг хугацааны сүлжээс. Тийм үү. Миний роман 2017 оны 9 сараас эхэлж байгаа үйл явдал, гол үйл явдал. Тэгэхээр дөнгөж саяхнаас эхэлсэн байна. Би 2 жилийн өмнөөс энийг төлөвлөж бичсэн. Миний ном 2017 оны 7 сард гарахад хүмүүсийн гар дээр 2017 оны 9 сард хүрэхэд яг өнөөдөр нь
энэ ном Одоо болж байгаа юм шиг. одоо болж байгаа юм шиг байгаасаа гэж хүссэн. Энэ номны зохиол ойрын өнгөрснөөс одоо цагийг дамнаад ойрын ирээдүйд дуусч. Нөгөө 2017 онд ихсэн юм аа 2019 онд дуусч. Тэгэхээр 19 оны хүртэл энэ номны гал ассан хэвээрээ байх нь. Гэхдээ энэ ном нь хөөр эрт балгын түүхүүд ч гэсэн бичээстэй байгаа юм байна тийм. Европын түүх, эрт балгын Монголын түүхүүд энэ төр бичээстэй байгаа. Тэгээ хоёрдугаарт нь нэгдээ дэлхийн дайдад гарч бичигдэж байгаа ийм зохиол юм бол мэдээлэл агуулж явах хэрэгтэй гэдэг санааг бүх бүлгүүдтэй чанар барьсан. Нэг үйл явдал, нэг орон зайн төсөөлөл, нэг нутаг орны байршлыг ярихдаа тэрний одоо түүхийн нэр томьёолол тийм нэг ном уншаад нэг адлын худалдаанд ороод гарахдаа мэдээлэл аваад байна. Жишээ нь Шанхай гэдэг хотын түүх нь юу, яагаад Шанхай гэдэг нэр өгсөн, түүхийн явцдаа хэдэн удаа нэр нь өөрчлөгдсөн. Европын одоо байлдан дагуултын задарлууд яаж явсан, буцаад эвдрэл нь яаж явагдсан, тэгээ Европын улс орнуудын хоорондох соёлын ялгаа нь юу гэх мэтчлэн одоо энэ шлосс цамхаггуудын өв соёл тэр одоо яах гэж байдгийг бид нар зүгээр жуулчлаар хүчрээл нэг таяг гаргаж ирэл зураг аваад тий нэг селфи хийгээд явчихдаг болохоос бидний яг тэр өмнө зураг авахулаад байгаа тэр цамхаг нь яг ямар түүхтэй тэн чи хэн байж ирсэн. Ийм юмнуудыг уран сайхны хэлбэрээр зохиолд оруулах гэж маш хичээсэн. Уул ус, гол мөрөн, байгууламж ер нь тий. Тэр дээрээс нь их үнэнд ойрхон байлаа. Зарим хүмүүсийн нэр нь үнэн, зарим газар нутгийн үнэн мэдээж бодиттой байгаа газар нутгийн объект, субъект тэр бүх юмнуудыг бодитоор нь бичих гэж их зорьсон. Тий. Гэхдээ нэр яг л тийм болохоор л бүр яг л хажууд болоод байгаа юм шиг бүр итгээд ингээд дүр нь нүдэн төсөөлөгдөд дүрээ бүр ингээ өөрийнхоороо царай төрхмөр бүх юм бүтээч гэсэн уншиж дуустлаа. Тэгээ яг ингээ хажууд эрэхтээд ингээ нөгөө он цаг хугацаанд таны хэлнээр тийм учраас дуустал нь яг л ингээ жинхнээсээ дэлхийд энэ юм болоод байгаа юм шиг бүр ингээ амар хэцүү тэгсээр байгаа дууссан. Тэгээ одоо хоёр дахь дэвтэр нь одоо ингээ том отгоо бэлэн болно гэсэн нэг сайхан мэдээ байсан. Энэ талаараа. За энэ 3 сар романы ерөнхий нэр нь чамд хэн итгэх юм бэ гэдэг нэртэй юм аа. Тэгээ 3 дэвтэр нь эхнийх нь Вангийн нулимс, дараагийнх нь харин хэлээр ярагсал. Тэгээд сүүлийнх нь сүрэг гэдэг нэртэй. Одоо харин хэлээр ярагсал гэдэг роман бичигдэх редакторын гарт очих хян тохиол болох шатндаа явагдаж байна. Тэгээд том утгатай шгшний хагаар дээр хүргэн. Ингээд зарж байгаа. Тэгээд тийм байна да. Тэгээд энэ ном бол за яг дотоод утга агуулгын тухай хойд ингэ товчхон ярьчихдаг угаасаа. Тэгээд энэ ном бол монголчуудыг одоо сүүлийн үед бол нэг юм фэйсбүүкээр яваад шүү нүдэнэ тийм. Энэ бол ганцхан тэр хүүхдийн хүчирхийллийн асуудал биш. Ер нь монгол хүн нүдэнэ цаг болсны тухай бичсэн юм. Улс төрд юу яваад, өвшмийн цаана юу яваад тийм. Бидний эдэл чиглэлдэг, өмсдөг, хувцас иддэг, хоол тийм амьдрэх хэв маяг энэ бүхний ард юу яваад бид нар дэлхийд яаж үнэлэгддэг, яаж харагддаг тухай. Тэ? Жишээ нь би ингээл Монгол ээжүүдээс одоо ингээл хоёулангийн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээс ингээл асуух. Хүүхдтэй ямар вакцины хийлэгдэг вэ? Тэр вакцина мэддэг үү? Орц найрлах нь юу байдаг вэ гэж асуувал маш цөөхөн хүн байна. Ихэнх нь мэддэггүй. Антикоагулянт ямар нэртэй вакцины? Нэр нь ингээд нэг юм сонин гатаад нэртэй вакцины. Тэгээ тийм өвчний улаан бүхнээс сахуу дотрангийнх тий коммуны химийн тэгээд тэр нь нэг юм калин фанлитэй тэгээд хийх ёстой хугацаанд очиод хийдэг. Тэгээд болоо. Тэр хүүхдэд хашилдаг юм. Хашилдгүй юм. Ирээдүйд ямар хам шинж өвчнөд агуулж болох юм бэ? Болохгүй юм. Юугэнч монголчууд сонирхдаг. Гэхдээ монголчууд ийм байгаагүй. Би айгүй удаа судалсан. Монголчууд ийм байгаагүй. Монголчууд өөрсдийн уламжлалт эмчилгээтэй энэ ургамал одоо энэ аршаан там энэ хүн тохирохгүй юу гэдгийг судалдаг байж дээ тий үздэг байж судалсан яг одоо бүхэл аргаар үздэг байж одоо үед бол хүмүүс нийгмийн тухай мэдлэг гэдэг юм нь 10 жилийн төлөвлөөд нэг аквариумд хийцсэн хэмжээсээр хэмжигдээд дуусчихдаг. Европт одоо ингээд юу гэх чинь нэг хүн халуурлаа гэхэд хажууд нь байгаа ихнэр нь халууны юм хийцээж өгөхгүй байхгүй. Тэ? Эсвэл ингээд хин нэг өвдлөөхөд хажууд нь байгаа найз нөө энэ нэмийг уучих юм сайн. Өвчнөс чинь андаа нэг хийцээж өгөхгүй. Өгсөн ч бас боохгүй.
тэр хүн өөрийнхөө биеийн онцлогийг тэр юм нь хашлахгүй гэдгийг мэдэхгүй заавал эмнэлэгт очиж үзүүлэх. Энд чинь нэг соёл эмнэлгээ хаалгаар оронгууд зүгээр нэг шүдэ харуулах байсан ч гэсэнтэй нэг цаас бүглүүлэх. Юунаас хашилдгүй, ямар юм уудгүй, тэ та ямар нэгэн одоо аллергитэй юу үгүй юу бүх юмыг асуудаг. Тэгээ тэрний дараа ямар юм бичиж болохгүй. Монголд бол зүгээр л халуурцсан энэ юмыг тэр юмыг сонгож очиж аваад тэгээд энэ самч дээр хүн болгон өөрсдөө эмчнэр энэ юм одоо бол болох цаг баггүй монголчууд юм. Энэний цаана асар их политик асуудал явагдаж байна. Асар их мөнгө багсаж байна. Асар их биополитик явагдаж байгаа. Фармаци политик явагдаж байгаа. Энийг монголчууд мэдэхгүй байна. Эсвэл мэдж байгаа хүмүүс нь болохгүй байна. Тэгээд энийг би маш үнэнд одоо ойрхон байлгах гэж зарим энэ миний номон дээр бичсэн жишээнүүд үнэн болсон түүхүүд. Эннээс болж би дууга амаа хамхуу чавчигдаж явсан цаг үеч бас надад байна. Хүмүүс хараад боцохож явсан үеч надад байна. Тэгээд энэ ном дөнгөж эхлэхдээ би нэг Эренчингийн чаймын хоёр мөртийг онцгойлоо иш татсан байгааз тарьсан тэр хэргийг илэрч мэдгэхээс нааш та бидний бүхнийг эрдэмгүй хөдөлгөж хүсэж байна гэж. Тэгэхээр бидний тарих толгойд байгаа мэдээллийг бид нэр зүгээр ингээд авахаар болж болчихсон. Зүгээр нэг байх хэвээр нэг хэвээр судалчихсан. Тэрнээс илүү мэдгэчгүй, мэдүүлэхийг хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар мэдэх хэрэгтэй. Мэдээллийн 900 одоо энэ онлайны хөгжил, Facebook одоо биднэрт энэ байгаа хурднаас бид нар зүгээр нэг нэгнийхээ үлцгэн шалтан зургийг харах хэрэгтэй юм уу? Эсвэл те энэ зүйлээр бид нэр дэлхийн одоо Европын соёлыг зөөнө гэж байна. Дэлхийн соёлыг зөөнө гэж байна. Тэр соёл чинь өөр юм байхгүй. Тэ тэрнээс тэр US бид нөмсгтэй хөөгөө боос өмсөх юм чинь соёл нь биш байна. Бид нэр тэр соёлыг нь манай залуучууд бид нар буруу ойлгоод. Гадны соёлыг зөөж ирнэ гэдэг юм хідэн болсон болоогүй хідэн чийжсэн үгнүүдэд ярианд оруулж хэлэхээ ойлгоод. Тэр чинь биш. Бидний чинээс тэр өөрсдийнхөө эрүүл мэндийг хайртай хүмүүсээ хамгаалж байгаа бол эрүүл байгаасаа гэж хүсэж байгаа юм бол тэр орчныг бид бүрдүүлэх. Тэгэд энэ тухай би бичсэн. Гэхдээ орон сайхны хэлбэрээр хайр, дурлал, адал явдал, өхөл хагцал, тэмцэл, үзий ядалт, детектив, тэгээд романс, ерөнхий юм дотор байлгах гэж хичээсэн. Тийм байна. Та намайг бичиж байхдаа шантарч ирсэн нь дундуур нь. Зөндөө. За боли зөндөө бац. Миний намайг ер нь явж хинч байж би ямар сахалж. Тэгээд эн чинь нэг одоо бол эн чинь редакторын гар дамжаад 40% хасагдаад эн чинь 500 эд хуудас болсон байгаа шүү дээ. Тэгээд эн чинь 1000 орчим гаруй хуудастай байж байгаа. Тэгээд энэ номыг судалгааны ажлыг мэдээж миний мэдээлэл дутуу учраас энийг бичиж байгаа дунд нь ингээд болмоор болох. Би зүгээр гараад нэг ажил хийгээд те 1500 2000 яваад гэдэг ч юм. Эсвэл зүгээр Монголд буцаж очиод ийм цаг үе баг сард 2-3 удаа ирдэг байсан. Зөндөө ирдэг байсан. Харин тэрний дараа яг энэ өөрийнхөө зорилгоо тавиад боли гэдэг шийдвэр дундуур нь хүний амьдралын хойно одоо юм тийм сэтгэлийн дарамтанд доор сэтгэл готрол доор эсвэл нэг баярлах эсвэл нэг аял сугаалах сайн сайхан цаг ирэхэд нэг хоошоо тавьчмаар санагдах хүн хэцүү цаг үе ирэхэд нэг хоошоо тавьчмаар санагдах тийм үе зөндөө байсан. Тэгээд яг ямар ч байсан гэсэн 2 жил бичсэн. Яг үнийг хэлэхэд 2 жил би юу ч зөвхөн энэ номыг л хүмүүсийн гар дээр сайхан хүргэчихээ сайн хэлсэн. Тэгэл зарим өдөр шинжэнгөө, зарим өдөр өдөржингөө тэгэл бичсэн, судалсан. Бичих бол тийм хүнд ажил биш юм байлээ. Би дараа нь одоо юм бодоход хамгийн гол мэдээлэл бол мэдээлэлээ баталгаажуулах. Нэг Википедиагаас нэг мэдээлэл аваад тэрийгээ үнэн бодит их сурвалж гэж үзчих болохгүй байна. Тэгэл одоо нэг мэдээлэл олоод нэг мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэрийгээ нэг интернетээс олсон бол дараа нь мэргэжлийн хүнээс нь асуу, тийм. Эсвэл яг тийм чиглэлээр судалгаа хийдэг хүн рүү явуулах, энэ мэдээлэлээ баталгаажуулах, их сурвалжаа 2-3 их сурвалж нийлүүлэх, тэрнтэй холбогдлолтой үлдсэн баримт нотолгоонуудыг харах мэтчлэн ийм ажлууд энэ нь бол их цаг хугацаа шаарддаг. Бичих бол яах гэл 13 ажиллаж байгаа. Цаас бол цаашаа. Яг нэг хідэн гол нь аюур цаныг зохиолчийн нэг үг надад аяйгүй хөшөө намаагүй шүүмжлээгүй. Өөр нэг зохиолч хөшөөжсэн шүүмжлээ.
энэ зохиолыг бичиж байхдаа би олж байсан. Мгм. Одоо бол нөгөө ном бичдэг хүмүүс бүтээгдэхүүн өгдөг юм байна. Ном чинь өөрөө бүтээл юм байна. Мгм. Шиг юм хараад байна. Тэгээд би тэр үгнээс айгүй их сүрдсэн. Яа нэг бас нэг бүтээгдэхүүн гаргач байдаг. Тэ. Мгм. Тэгээд намайг шүүмжлэг намайг танигчгүй гэлээ гэсэн айгүй их сүрдсэн. Мгм. Тийм бас нэг бүтээгдэхүүн гараад хүмүүсийн гарт дээр нэг юм. Тэгээд хүмүүст мэдээж олон шүүмжлэлт өртөнд хэрэг мэдчихэж байгаа. Мгм. Гэхдээ бас нэг шууд барьж авсан хүмүүс бүтээгдэхүүн байна уу? Энэ зүгээр нэг байдаг л үнцэнтэй талх байна гэдээ хэлчихгүй байгаасай. Хүмүүсийн миний намайг унсвасыг хэдэн өдөр хэдэн цагийг ингээд дэмий юм өгчихгүй байгаасай. Тэгээд нэг хідэн мод тасдуулаад тэргээр нь хідэн цаас дэмий нөрөглуулад галын цаас гэж байгаасай гэж байна. За би танд бас нэг зүйлийг заавал хэлмээрээ. Таны номноос бол маш их өгөөж авах юм байлээ. Дээрээс нь өмнө нь бол ийм төрлийн дэлхийн олон улсыг дамнасан зэрэг үйл явдал нь цагийн одоо ингээд өөр цаг үед ийм холболттой ийм байдлаар би бол аюу цөөхөн ном уншсан, олон ном уншиж үзээгүй. Гэхдээ таны ном бол аюу тийм шинэ юм гаргаж ирсэн юм шиг надад санагдсан Монголд байгаа номнуудаас. Тэгээ тийм болохоор бас олон залуучуудаас унших хэрэгтэй байх. Тэгээд яг таны хэлдгээр нөгөө саяны аяар замгаан хэлдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс маш их байгаа. Тэгээд уншаад үйл явдал нь бол ингээ ерөөсөө л нэг гэр бүлийн дотор ч юм уу нэг энүүхэн дотроо эргэлдээд дуустдаг ч юм уу ингээд нэг иймэрхүү зөвхөн хайр дурлалдаа дуустдаг ч юм уу иймэрхүү юмнууд байсан бол тэгээд таны номыг уншснаар маш олон талын үйл явдал маш олон талын ингээ юмнууд орсноо их сайхан байсан шүү. Тэгээд танд уран мөхөөднөөс би энийг заавал хэлмээрэн тэгээ хэлж байна. Тийм учраас таны ном бол бүтээгдэхүүн гэж би бол хэлэхгүй. Баярлалаа. Тийм энэ ном маань бол ерөнхийдөө ингээд зэрэг эхэлж байгаа ч тийм. Хятадд, Шанхайд, Бээжинд, Монголд, хөдөө орон нутагт, Европт, Европт, Австрид, Швейцарт ингээл энэ тэнд ингээл зэрэг үйл явдлууд ингээл эхлээл. Тэгээ хизээнэ хаана очиж уялдаж тайлхны юмдах. Тэгээд ингээд номнуудын тайллуудыг бүлэг дээр ингээд ар араас нь шигтгэж эсвэл бүр аль нэгт тайлхны явагдсан юмны учир занглаа дараа нь хийх. Тэгээд энэ дээр би дөрүүдийг бас их сонирн бодсон. Дөрүүдтэй их хайртай. Дөрүүдээс одоо ойролцоогоор би зүгээр нэг асууч хэдэн дөрөв нь яг жинхэнэ дөрөв вэ? За энэ сая долларын асуулт байна. Энэ номонд би хүмүүс уншсныхаа дараа гол дүр байхгүй юм байна штэ гэж бодосоо гэж бодсон. Тийм. Яг л хүн болгоны нэг дүрийн хувьслыг дүрийгдвэл би юусо тайлбарлаг байгаа шүү дээ. Тийм хөөрхөн үстэй, ийм гоё үстэй гэдэг. Зүгээр л нэг эхлээл нэг нэр яваад тэгэл нэг нэр нь ингээл явцын донд явсаар гал тэр хүнийг нэг бүтээх. Энэ Европын утга зохиолын техникэлтэй аюу гоё. Нэг зүгээр нэг өглөө сайхан гэдэг нэр өгсөн. Тэр хүн яг ямар бие хаатай юм гэхдээ мэдэхгүй. Тэгэд ингээ явсаар гал энэ юм гэхдээ бол аюу гоё биетэй үзэсгэлэнтэй юм хэрэгтэй. Хүмүүс өөрийнх нь амнаас гарсан ярианаас хаас цантаа ингэж ойлгож хүлээж авдаг. Тэгээд энэ номны мэдээч зарим дүрүүд нь бодит. Жишээ нь түнхийн дүр гэдэг бол одоо унсан хүмүүс их хайртай дүр. Түнх гэдэг нь эхэндээ бол их тийм сөрөг юм гаргаж байна. Эрдэстэй гэмт хэрэгтэй байгаа шүү дээ өөрөө бол. Тэгээд явцын донд явсараад энэ хүний тэр сэтгэл хөдлөл өөрчлөгдөв. Тэ ертөнцийг үзэх үзэл хүнд хандлага харилцааны хувьсэл дээр нэг өөрөө 40 гарцсан хүн байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө 30 хэдтэй айгүй одоо 50 хүн 30 хэдтэй залуугаас хүлгэр жишээ аваад тэгээд өөрийнх нь бүхэл бүтэн амьдралыг дэлхийг ертөнцийг харах үзлээ өөрчлөлт тусаж байгаа. Тэгээд энэ хүний тэр Монгол хүнд бай хэдийгээр гинт хэрэгтэн ч гэсэндээ Монгол хүнд байж болох жинхэнэ эр хүний ноён нуруу тэр гүндүүгүүд цан хэлсэндээ хүрдэг тэр байдал зорьсноо заавал хийдэг тэр зүйл тэгээд цосон төрлөө хайрлаа хамгаалах тэр үзэл тэгээд тэр эх оронч үзэл санаа ямиг гинт хэрэгтнээр дамжуулж гаргаж байгаа. Би энийг нэг баатраар дамжуулж гаргах байсан. Би тийхгүй байх гэсэн. Яг айгүй гоё нэг эх оронч үзэлтэй баатраар нэг супермен гаргаж ирээд тэрийг эх оронч байлгаад ингэж би боддог. Үнэхээр эх оронч бол гинт хэрэгтэн ч гэсэн эх оронч байж байна. Тэр хүн зүгээр л амьдралынх нь үйлдэл нь л буруу байхгүй юм да. Тэрнээс эх оронч хүн байж болно. Өөрийнх нь хийсэн үйлдэл амьдралын замнал нь буруу болохоос биш тэр хүний чамдыг харсан үзэл санаа зүг байж болно. Өглөө сайх гэдэг юм.
Ямар айлгүй алцгар дүр. Эмэгтэйчүүд уншингуудаа эхлээд надад юу гэж бичдэг юм өстэй ямар алцгансан юм. Ямар тэнэг хүүхэн бэ гэдэг. Тэгээд би уншаад гэж хэлдэг цаашаа өргөжтэй. Төгсгөлтөө өөр байсан. Тэгээд тэр хүний үнэхээр нэг айлгүй алцсан хүүхэн байсан уу? Хүнийг те чин сэтгэлээсээ хайрласан хүн байсан уу? Тэрний хандлага юу ч даван туулах хүн байсан уу? Тэ? Тэгээд тэр хүн өхлийн өмнө хурж ирэхээр ямар ир зоригтой болдох вэ? Толж байгаа вэ? Тэгэхээр хажууд нь яг одоо гол дүр гэж хэлээд байгаа өглөө сайхан чи тийм хин улс болт чинь тийм хүн биш шүү дээ өөрөө. Өөрөө бол яг ингээд хүн харахад перфект юм шиг мөртөө өөрөө аймахаа хүн байна. Тэ? Асуудалтай нүүр тул чиглэнгуудаа цугтаач байгаа байхгүй яг үннийг хэлгээд байгаа. Цугтаагаад тэрийг ингээд хууль хяналтаар эсвэл ингээд илүү их хүчээр энэ асуудлыг шийдвэрлэх гэсэн энэ л хүн. Тэгстэй яатагч байсан алдсан гарна гэсэн хүн биш байна. Тэгэхэд өглөө сайхан хажууд нь эмэгтэй хүн, дорой буурай хүн гэсэн мөртлөө тэр хүнд асуудалтай яаж тулгуур гэж. Яг ингээд дүрийн хөвслүүд ихтэндээ тийм байж байгаа тэр дүр ингээ өөрчлөгдөд явна. Солонгос кинонд дэр бол тий нэг л өвшөө авсан. Явсаар. Тэгээ яваад байдаг. Тэгээд энэ чинь бол хүний сэтгэлийн доторх тэр нарийн утас хөдлөөд ирэхээр, хөвлөгдөөд ирэхээр хүн хинж болж болдог гэдгийг л харуулж ирсэн. Хинж сайн хүн ч муу хүн болж болно. Хүн сайн хүний хүмүүс идэлсээр хагаад архичин болдог шүү. Нөгөөх нь архи уусаар хагаад гэмт хэрэгтэн болдог шүү. Муу хүнийг хажуунаас нь нийгэм нь дэмжсээр хагаад сайн хүн болгож болдог шүү. Ийм л юмыг харуулж ирсэн. Тэгээд би түүхтэйг хайртай. Дөрүүдийн нэрнүүдийг харин тий нэрүүдийг одоо яаж ингэж айгүй содон нэр өглөө сайхан гэл. Тэгээд энэ нэрнүүд миний амьдралд учирч ирсэн нэрнүүд. Онцлог. За. Тийм. Гэхдээ зарим эрэгтэй хүний нэрийг би эмэгтэй хүнд гэсэн. Гэхдээ номон дээр тэрийг ингээд амжуулах. Эмэгтэй тэгээд энэ миний амьдралд өөрөө учирч ирсэн ямар нэг байдлаар хамт ажиллаж ирсэн хүний ч юм уу тэ найс нөхдөд ч юм уу зарим нэр мэдээж би өөрөө ингээд бодоод энийг нэг орчуулганд өгөх учраас ямар яг үнэ балтан дамп гэсэн байдаг байхгүй юу гэж чи орчуулганд өгөхөд одоо агиа гэдгийг агиагаар нь орчуулахад унссан гадаад хүн тэрийг шууд авч үлдээд цаашаа уншина. Тэгээд Цэтэн дамбаа гэдэг айгүй урт нэр байх юм бол тэрийг авч явж чадахгүй. Монгол номнод орчуулгахтаараа тэр нь айгүй хэцүү байдаг гэж би энэчнээс сонссон. Жишээ нь өглөө сайхныг орчуулгахад тэр нэрний онцлогийг сайн байна уу? Сайхан өглөө байна, өглөө сайхан байна гэдэг нэг ярьж байгаа нэг харилцаа яриа. Тийм чинь тэрийг би яг тэр хിവэр нь герман хэлэнд орчуулъя гэж бодож байгаа. Англи хэлээр хэлсэн. Тэ? Энэ сайхан өглөө. Тэгээд намайг бас өглөө сайхан гэдэг. Энийг уншиж байгаа хүмүүст амар одоо юу илүү боддгоо. Дээрэс нь мартахгүй одоо тэр юу бол тий амар жаргал гэснээс илүү өглөө сайхан гэдэг нь өглөө сайхан гэдэг юм Монгол юм л те ингэ юм байна. Тий ингэж бодож нэрнүүдэд төлөвлөсөн. Төгсгөлийн явд бол ерөөсөө санаанд юу ч ороогүй байж байгаа. Кенет ингээ хамаг юм эргээд бүр ангаагаад туссан шүү дээ. Тий яг төгсгөлийг чигтээ зарлаарай. За. Төгсгөлийг болохоор би бас яг гэж үзсэн. Төгсгөлийг тэрцмаа бүр хамгийн сүүлчийн палан дээр аваачаад тий 500 хэдэн хуудастай ном уншаад хүмүүс юу болчих вэ гэдэг төгсгөлийн нэг планыг нэг эсцэгийг дахиж уншихаар хүмүүс бүр яг нэг номны турш хүмүүс ингээд стрессж байгаа, ууралж байгаа, инээж байгаа, уйлж байгаа, үйл явдалтай хамт явж байгаа. Тэнгуүтэ төгсгөлд нь очиод нэг үгээр дараагийн номыг хүлээлт. Тэ? Нэг үгээр эн чинь хэрвээ уран сайхны ном юм болов, хэрвээ роман юм болов энэ хүний сэтгэлийн бүх туйлыг хөдөлгөх хэрэгтэй. Тэ? Энэ сэтгэлийн бүх эмоцийг гаргах хэрэгтэй. Тэгээд төгсгөлийг би аюул удаан бодсон эхлээс аваад. Ер нь бол энэ номыг биш дуусгаас өмнө эхлэлийг тавьж байхдаа би төгсгөлийг тавьчихсан байсан. За. Тийм дунд үйл явдлуудыг заримыг мэдчихгүй байхдаа төгсгөлийг тавьсан байсан. Тэгээд тухайд ингээд хажууд энэ номыг эхэлж бичиж байгаад хажууд байсан хүнтэйгээ найзтайгаа ингээд ярьдаг байсан би төгсгөлийг өмнөж төгсгөл. Тэгээд энэ ном маань өөрөө ингээд нэг роман бичигдсэн роман уншиж явж ирсэн. Гэвгүйт энэ романыг ингээд яг эхнээс нь бичиж байгаа юм шиг болоод төгсөж байгаа. Төгсгөлийн паланд төгсгөлийн сценд хоёр том шок байгаа тийм. Нэг нь нэг том шок. За нэг нь бол яг ингээд юу энэ чинь дөнгөж сая энэ үйл явдлыг дуудаад дуусаад одоо бичиж байгаа юм уу? Тэр энэ бүр үнэн болоо.
Тэ зүгээр яг энэ бол баг захидал болгоо. Энэ хөндлөнгөөс нэг зохиолч хараад судалж байгаа байсан юм шиг. Зохиолч нь би өөр юм шиг. Эсвэл уншигч та өөрөө зохиолч юм шиг. Яг зохиолч нэг гол дүр. Тэ? Тэгэхээр та ингээл уншаал дуусангууд гол дүр нь өөр юм шиг санагдчих. Энэ миний бичих гэж миний энэ бичлэгийн техник байлаа. За түрүүнээс хойш асуусан асуулт нь ямар удаан хариулчих. За юм байна. За нэрнүүдийн хувьд ийм гол дүрүүд бол бас зарим нь яг амьдрал дээр байсан дүрүүд гэж байна. Би нэг хамгийн сони юм болохоор таны ном дуслаа. Номны хамгийн эхний уншигч юм байсан бай. Анхны энэ ямар хүн асуултаа. Хамгийн эхний одоо яг номыг чинь ингээ бүр ихээр нь уншигч хүн ингээд аваад уншсан. Танихгүй гэнэ үү? Тий, танихгүй. Одоо нэг найз нөхдөсөө давлсан эсвэл нэг хянан тохиолдуулсан энэ төр биш. Яг эхний яг үзэгчийн уншилт. За одоо миний хамгийн эхний уншигч бол яг уншаад 2 өдрийн дотор уншаад дуусчихсан. Өгөөд уншсан хүн бол одоо англи хэлний орчуулгыг хийж байгаа манай хотод байдаг ихч байдаг. Тэгээ тэр ихчийг би ихчэд амралтанд явах гэж байхад нь гэмээр амралтанд явах гэж байхад энэ номыг тоглож уулзаж өгөөд хэвлэлдээ 90 нь маргааш нь Австрийн ирэнгуут маргааш нь өгөөд худалдаанд гаргаагүйсэн гэхэд тэгээд өгсөн чинь 2 хоногийн дараа уншсан гэдээ надад ингээд бокс гэж бичиж явуулсан. 2 хоног. Тэгэхээр асаалж чадсан гэдэг маш их баяртай байсан. Тэгээд тэрнээс хойш уншсан хүмүүсээс их өдөр болгоо ирсээр л. За тийм ч ахаа гэж гадарлсан юм аа. Систэ салж хавцаж чадахгүй ингээд бүр наалтаж уншсараад дуусгасан. За тэг яалчгүй нэ ажлын үед бол уншиж чадахгүй тэгээд ажиллаа хийж байгаа хүмүүс болоод тэгэл юм хийж байгаа хүмүүс чинь ингээд бодол санаа шал өөр газар нөө улсаа яасан бол мод гэдэг шал өөр юм. Тэгсээр агаал дууссан. За номны хувьд бол ийм байлаа тэг гайхалтай байсан. Тэгээд манай үзэгчид бас номны талаарх мэдээллийг бидний танилцуулгаас болон энэ нэвтрүүлгийн засраа харж байгаа дүрсүүдээс бас харж байгаа. Одоо харин би яг таны өөрийн чинь тухай бас жоохон ярмаар байна. Цаг хугацаа ингээл номны талаар сар хоёлаа ингээд 40 гаруй минут ярьсан байна. Тэгээд одоо ингээд яг таны өөрийн чинь талаар бас ярмаар байна. Яагаад та өөрийгөө Тотко Самсон гэд нэрлэв? Би бол шууд л гадаад хүн байна гэж анх ойлгосон. Энэ онлайн зөвлөмж тий нэвтрүүлгэнэр. Тий. За тэгэхээр Тотко Самсон Тотко гэдэг бол мегмар тогтох гэдгийг тогтох гэдгийг нь манай гэрийнхэн өөр багаас Тотко гэсээр өгсөн доо хивсэн нэр. Наваа хүүхэд байхад яг энэ Домгийн Баатрын нэрийг надад өгөж намайг Самсон гэж дууддаг байсан. Өөр хүмүүсүүд баг тэгж дуудах байдгүй. Одоо тэгээд характерын тухай ярьсны хувьд миний шүлгнүүдийг бүгдийг нь уншсан гэж хэлсэн. Тэгээд зарим нь хараалын хүнд хөдлөгч болж байгаа баг. Гэхдээ их энгийн үгээр бичих гэж зардаг. Тийм чихрэхтэй нэлон өнгө бодог ихтэй тансал тийм үг хэлбэр надад их хонороо гэж бодсон. Тэгээд тийм агаас ч байх. Тэгээд би бол миний шүлгнүүд найрагдлууд энгийн үг хэлэхээр хүмүүст ингээд шууд хүлээж авах нь урт удаан амьдрах юм бүтээх мэдээж сайхан. Би нэг юмыг бол хүлээн зөвшөөрдөг. Би хүмүүст хэлмээр санагддаг. Бид нар одоо классикуудыг бид нар мундгуудыг одоо хитцээч үзэхгүй. Сонгодог гэж юм бэ. Утга зохиол яруу найрагтай. Бид нар хөшөө дурсгал баримлууд бий. Бид нар одоо өнгөрсний төвчөд хизээж үзэхгүй. Бүх цаг үедээ үзэхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс дэлхийд хийж үлдээх юм аа, Монголд хийж үлдээх юм аа, үлдээч гэсэн. Ойртож болно. Би 1000 роман бичээд бидл одоо тамгаа гүцэхгүй байхгүй. Монголчуудад үлдсэн тэр уншилтын хэв маяг, тэр төрслөлийг би хизээж гүцэхгүй. Тэ? Би ямар сайхан яруу найрагт цаг зав аваад орчуулж суулаа гэж би бавгийн тавсруугаа тэ. Эсвэл одоо өөр мундаг томчуудыг би хизээж гүцэхгүй. Тэдний одоо за тэрнээс илүү гоё хэлэхдээ, илүү техниктэй гоё бичсэн байж болно. Тэр гоё бичиж болох ирээдүйд. Гэхдээ нэгэнд оршин тогтсон юм гэдэг бол тэр мөнхийн юм байдаг. Би шинэ хэв маягаар, шинэ нэр томьёогоор, шинэ өнгө төрхөөр оршин тогтнох үгүй юу гэдгээ л одоо үзэж байна. Ийм онцлогтой. Тийм учраас миний шүлгнүүд зарим хүмүүс чойн тайлбар.
зарим нь чойн маш шал ондоо байна. Энэ бол хоёр дахь чойн юм биш. Тэ? Гурав дахь дөрөв дахь том одоо лаг яруу найрагч биш. Би зүгээр л миний одоо бичсэн маань хүмүүс хүрнүү одоо хүмүүс таашааж хүлээж авна уу, муушааж хүлээж авна уу? Би зүгээр л энэ би гэрэл дуусгах. Тийм учраас миний шүлэг юм зарим хүмүүс таалагдсан, зарим хүмүүс таалагдахгүй. Тийм байдаг. Миний характертай холбоотой. Яг надад байгаа л юм тэр. Би өөрийнхөө амьдралын тухай ч гэдэг юм уу нийгмийг ингэж хараад бичдэг л хүмүүс одоо ингэж намайг юм бичгээр зарим хүмүүс миний өнгөрсөн амьдралын тухай сөхөл тий. Чи гэр бүлээ тэгээгүй ажиж юм шүлэг мөлөг бичээ гэдэг юм. Тий. Эсвэл одоо чи хизээ тэгж явсан бай. Одоо энэ ч ийм юм бичээ сууж гэдэг юм. Тэр бол надад хамаагүй. Тэр нь хүмүүстэй байдаг монголчуудад байдаг нэг тийм цанг байна. Хүн хизээж юу ч хийж болно. Хүн бол оршингүй амьд организм дотроо хамгийн хөгжил дэвшилт хамгийн олон хувьсаж хамгийн их эволюцид орж болдог амьд бодгал. Одоогоосоо би муу бичдэг ч болж болно. Эсвэл одоо энэ хэдэн жилээр юм дээр би огт бичгээ болоо шал өөр юм хийдэг ч хүн болж болно. Тэ? Эсвэл би айхтар том эрсдэл гэмт хэрэгтэн ч болж болно. Эсвэл аюулгүй мундаг өсөө авсуулсан гэгэнт болсон гэж болох. Тэгэхээр бидний нэг монголчуудад байдаг нэг ганц таалагддаг юм. Монгол хүний мөн бүх төвх боломж бүх юм надад мэдээж би өөрөө монгол хүн. Тэгэхээр бидний нэг араас нь мэрх, нуруу руу нулимах нэг тийм юм. Эсвэл удаас нь атарах нэг тийм бүдрэгч болох. Тиймээс чи тэгжсэн мэт чи ингэжсэн мэт чи тэрний хүнчлээс босч исэн тэрнээс олсон тэрнээс нийлсэн чи урд нь тийм явсан ингэж явсан тэр юм болов бидний ирээдүйг өөрчлөх гэж биш байхгүй да. Өнгөрсөнд байсан юм ирээдүйг хизээж өөрчлөх. Өнөөдөр өөрчлөх тэгж байна. Тийм учраас би шүлэгнүүддээ өөрийнхөө амьдралыг тухайч гэсэндээ нэг өгч байна. Хүүхдүүддээ бичсэн шүлэгч байх юм уу нийгмийг харж байсан зүйл өөрийнхөө залуу наснд алдаж онсон зүйлийнхээ тухайч гэсэндээ би нэг өгөө бичдэг. Энэ нь илүү үнэн ойрхон байх гэж хичээдэг зүйл. Тэгээд өхлийн тухай бичгээд хүмүүс бас их шүүмжилдэг. Өхлийн тухай бичдэг. Шүлэг яруу найраг гэдэг бол гоё байдаг, шигшиж тунгасан гоё өгтэй байдаг, яруу тансаг байдаг. Надад тэр хамаагүй гоё бичдэг хүмүүс нь тэнцээ байна. Тэ? Энд би л бичиж би энэний ард бусдад адилхан болох гэж бихнийх нь өнгийг дуурах гэж суух надад тийм хэрэг байна. Хэрвээ одоо эрэгтэй, эмэгтэй, мэрэгтэй гэдээ гурав дахь ч одоо байгалаас их бүр тийм зүйл тогтлын гурав дахь хүүс байсан бол бид нэр тэрийг үзий ядахгүй шүү дээ. Үгүй ч. Тэ? Гэтэл өнөөдөр бид нэг янз бүрийн хүүстэй хүмүүсийг үзий яддаг, янз бүрийн царай зүстэй хүмүүсийг үзий яддаг, ялгарлан гадуурхдаг. Яг тэрний адил зарим хүмүүст миний бичвэр үзэн яддаг. Заавал гоё сайхан үг алгахтай л. Надад бол тэр яг үнийг хэлгээд байгаа. Энэ хүрх ёстой л хүндээ хүрэх. Хүрхгүй мэдээж хүрхгүй. Тийм л үзэл бодолтойгоор бичдэг. Хүн болгоны үзэл бодлыг адилхан байгаа л бүгөө учраас хөр хүндээ хүрээд хөрхөн хүмүүс ч өөр төрлийн юмнууд сонирхож байгаа юм чинь те. Яг танаар бол санал яг нээлж байна. Хүмүүсээ яг нэг хэвэн цутгацсан юм шиг бас байх гаддаг те. Яг л ийм байх ёстой гэдээ өөрийнхөө тайраад байдаг юм. Тэгэхээр одоо бас тэгээд орчин цаг бас өөр болж байна. Хүмүүсийн бас сэтгэлгээ нэлээд өөр болж ах шиг байна. Хүмүүс залуучууд бас их өөр ярьдаг, хардаг болсон байна. Хүмүүсийг гоочлох нь бас гайг болсон юм шиг санагдаад байгаа. Анх бас хүн болгоныг аягүй их гоочулж ингээл өөрсдийнхөө төсөөллийнхөө нөгөө хүнтэй адилхан болох гээд чи тэх ёстой гэдэг байсан бол одоо за энэ хүн өөрөөрөө л амьдр надад хамаагүй гэсэн нэг тиймэрхүү байр суурьтай болоод ах шиг санагдсан. За бас тийм залуучууд тийм байна. Яг өмнөд хэлэхэд тэднээс жоохон дээшээ насных байхгүй. Одоогийн залуучууд бол арчлалын эрх чөлөөний тухай ер нь бол арай өөр ойлголттой болж байгаа. Би тэгж бодож байна. Адаглаад арих уухгүй. Жишээ. Яг одоо намайг оюутан байх цагт бол Улаанбаатарын нөх сүв болгонд арих уушин газар байлаа. Ер нь залуучууд айгүй арих уудаг байлаа. Биднээс жоохон дээд үе хідэн курстэй бүрх ах эгч нар ч гэсэн байна. Одоо залуучууд цагаа арай өөр юм зөвлөж байна. Фитнес зөвлөж байна. Буцаад ном уншдаг болж байна. Уул усанд булгадаг болж байна. Аялдаг болж байна. Одоо энэ
надаас 5 6 дүүнэр бол тий одоо 30 27 8-тай энэ залуучууд бол аюу сөрхий байгаа. Би бол биднийг аюу сөрхий байна гэж хардаг. Аюу мундаг. Надаас нэг жоохон дээд байна. Тэр бол нийгмийн алдаа гэж би боддог. Нэг арчлалын эмгэг тусгай хийсэн, эрх чөлөөний эмгэг тусчихсан. Нэг арчил гэсэн нэг чулуу хам тархиар нь газар савчихсан. Нэг ийм нэг нийгмийн яг нэг юм давхар. Надаас ихтэй тийм нэг давхар ба. Юу ч хэлж болно. Архиа уугаа гудамжиндаа явж иж болно. Яасан ч болно. Тэр чинь бол арчил биш. Тэ? Тэгээд хэнийг ч үгч дормжилж болно гэдэг нэг тийм. Арчил гэдэг бол ерөөсөө олон юм байна гэдээ ойлгоцсон юм. Яг нэг тийм нийгмийн нэг давхар. Одоо бол ингээд нийгэмд уусаад доотлын залуучуудаас өвлөж шавх нь аваад дээдлэн хүмүүсийнхээ үг сонилыг авах нь аваад ингээд уусаад ингээд гайгүй болох байх би тэгж бодож байгаа. Яг нэг үед бол айгүй хүн байсан шүү дээ харахад. Годамжаар дүүрэн зодтолсон хүмүүс, архицсан хүмүүс нийгэмд нь болж байгаа бүтэж байгаа юу ч байхгүй. Улс төрийн талаар аач мэдэхгүй. Ягаан цэнхэр тасалбар тараагаад өгчдөг нөгөөх нь юугаач мэдэхгүй хүмүүс тэр нь яг ирээдүйд юу юм ямар капиталын хэрэг мэдэхгүй хүмүүс нийгмээр дүүр Монголд ирчихээ. Тэгээд хитгэр мэддэг хүмүүс маш хурдан баяжчихсан. Тэрийг хинт ч хэлдэггүй. Одоо ингээл энэ дээр байгаа хүмүүс ингээл харахад дандаа хувьцаан дээр тогтсон хүмүүс. Тэ? Дандаа нийгмийн мэдээллийг төрүүлж аваа зөв ашигласан хүмүүс байгаа байхгүй. Тэгээд нэг үүрээ залтай хуваа хичээсэн хүмүүс байгаа. Би бол тэр дээр байгаа хүмүүсээс хизээч айдгүй. Миний бичиж байгаа юм дотор зөндөө байгаа бах би харсан баг. Хизээч айдгүй. Тэгээд ягаан цэнхэр тасалбар хувьцаа тарааж өгвөл юу юм мэдэх. Одоо 1072 гэдэг хувьцаа тараагаад өгснэг тоо хүн болгон тараагаад гэсэн онлайнаар шалгаараа гэдэг. 10 хүнээс Монголд очиод гудамжинд зогсоод 10 хүнээс энэ яг юу вэ гэдээ асуух нь хинч мэдэхгүй. Хэдэн төгрөгийн үн цэнтэйг хинч мэдэхгүй. Нийгмийг ерөөсөө мэдэхгүй байх үзлээ. Ингэж шахангуудаа тэгээд нөгөө түрүү миний хэлсэн эрх чөлөөний эмгэг арчлалын солиор хоёроор ингээ хажууд талхан. Чи болно шүү дээ. Юу дуртайгаа хийж болно. Яв хий дугур орил хашгир те илэр балаар. Тэгээд энэ бол арчлал юм аа. Тэгээд бид нөгөө цаашаа мэдээллийн юм хитэн хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээ тархийг ингээ бацаад яг вакуумж болчихсон. Тэгэд энэ юм өөрчлөгдөөсэй. Одоо залуучууд айгүйх гадагшаа явж байгаа учраас өөрсдийнх нь тархин задраг нийгмийг хараад одоо буцаад шүүмжлэх байр суурин дээрээс нэг оролдлого хийх гэсэн юм айгүйх анзаарч байна. Жишээ одоо 8 харилцааны хувьд монголчууд бол ингээд саяхан 1992 онд замууд хятадын хил нэгтгэхэд 8-аачин сэтгэлгээтэй байл шүү дээ. Хизээж бизнес сэтгэлгээтэй байгаа хүмүүс. 8-аачин сэтгэлгээтэй байлаа. Тэгэхэд одоо ингээд 8-аачин сэтгэлгээнээс бизнес сэтгэлгээгээр хувьсч байгаа. Байгууллага компаниуд ч гэсэн. Тэгэд энэ юм ирээдүйн их гэрэл гээтэй байна гэж харж байна. Итгэж найдаж байна. Тэр нь тэгэл жоохон ч гэсэн үгээрээ бичиж байгаа зүйлээрээ хувь нэмэр болчихсоо л гэж. Гэж байна. Маань нэвтрүүлэгт орж байгаа хүн болгоноос би нэг асуулт асуудгийн. Одоо яг таны саяны ярьсан сэдвт уйлдах байгаа учраас би одоо асууж байна. Ер нь Монгол залуучууд, монголчууд бид нар яг юу хийх юм бол их орныхоо хувь одоо хөгжил дэвшээлд хувь нэмэр оруулах чадах юм бэ? За гадаадад байгаа хүмүүс бас нэг өөр байж болж юм. Дунд нь байгаа залуучууд хүмүүс бас өөр болж юм, байж болж юм. Таны хувьд юу гэж боддог вэ? Яг болж ийн гэж хэлэхэд одоо хаашаа гэж хэлэхэд бас хаашаа тий. Зарим хүмүүс үнэхээр хийж чадчих, бүтээж чадчих, баялгаа бүтээж сэтгэж чадчих, олон сайхан юм хийж чадчих. Би одоо өөрөө яг сөрхий мундаг юм хийж бүтээсэн ч хүн биш те хүмүүст одоо зөвлөхөнд тэгээрээ ингээрэй гэж хэлэх нь хаашаа. Зүгээр ганц нэг л юм харж байгаа. Гадаадд байгаа хүмүүс, Монголд байгаа хүмүүсээс долоон дээр байгаа харилцаа, нийгмийн харилцаа зөндөө байна. Хүмүүс монголчууд харилцаагаа засчвал гэж бодож байна. Харилцаагаа засчвал ойлголцдог болчих юм бол энэ бүх юм зүгээр. Жишээ нь одоо чи бас Шведэд гадаадд байгаа хүн Монголдоо байгаа хүмүүс бүр гайгүй. Гадаадд нэг хотод цөөхөн зөвхнээ байдаг монголчуудын хил ам, фракц бүлэглэл, нэг бүлэглэл тэнцээ нэг хэсгээрээ нийлдэг. Энэ залуучууд нэнчээ ингэ хэсгээрээ нийлдэг. Тэгээ миний нэг шүлгэн дээр байгаа атгсан шагаа шиг байхыг хүссэн, асгсан шагаа шиг тархаа бутархаа юм гэдэг. Тэгээд ингээд нэг тархаа бутархаа. Тэгээд нэг араас нь ингээд харилцааны хувьд айгүй их доголдолтой.
Өнөөдөр бидний бүх болохгүй байгаа юм ерөөсө харилцаа би тэгж бодож байна. Хүмүүс нэг нэгэнд хандлага. Энэ хүн гин нүгэлтэй байж болно. Дөлгөөн гин нүгэлтэй байж болно. Тоотко гин нүгэлтэй байж болно. Эсвэл энэ хүн амьдралын буруу хөвшилтэй, буруу үйлдэл гаргасан, амьдралдаа буруу шийдвэрүүд гаргаж ирсэн байж болно. Гэхдээ тэр хүн чинь тэр хүнийх байхгүй. Зөв юм хийжсэн ч тэр хүнийх. Харин чиний юм чи дөлгөөнтэй харилцах гэж байгаа бол дөлгөөн чамтай харилцах гэж байгаа бол энэ одоо дундаа юм. Энэ дундын харилцаа. Энийг л харин зөв байлгах хэрэгтэй. А чи дөлгөөнтэй харилцаж эхлэнгүүтээ дөлгөөний муу муухай юмыг нь харангуйтаа тэрийг шүүмжлээд хэлээ энд хоёрын дунд харилцаа биш. Тэ? Эсвэл үзэл бодлыг таарахгүй байна гэд шүүмжилж эхлээд тэгвэл нөгөө үл ойлголцлоос үзэн ядалтыг хэлдэг. Үзэн ядалтаас тэ үл итгэлцлийг хэлдэг. Тэгээд тэр чинээс уралт бий болдог. Яг юм. Тэгээ монголчууд өөрсдөө нэг нэгнээс уралчихсан. Ус төрчид нь ард түмнээс уралчихсан. Ард түмэн найз нөхдийн хоорондоо ингээд нэг нэгнээс уралчихсан. Хэсэг бэлгээрээ нийлчихсэн. Тэ? Энийг л засах хэрэгтэй. Өөр монголчуудад одоо бүтээ баялгаа тэр үйлдвэрлэл байг засчих юм бол тэрийг бүтээж болно. Хамтдаа үйлдвэрлэл хийж болно. Хамтдаа судалж болно. Хамтдаа бүтээж болно. Хамтдаа бизнес хийж болно. Бизнес ч гэсэндээ ойлголцтой байгууллагын хоорондоо. Тэ? Ерөөс энэ харилцааны юм бол надад аюул тоглолттой санагдав. Монголчуудын хоорондох харилцаа. Энийг нэг хүн гэдгээр нь хүлээж аваад тэр гимнүүлийг нь чи хийгээгүй бол чи тэр алдааг нь хийгээгүй бол тэ тэр хүний тэглэгийг шүмжлэхээ орно. Эсвэл чамаас илүү явж ийн гэж чи атаарахын оронд хамт тэрнээс илүү хий гэж зүтгэж тэ. Тэ чамаас дутуу явж байгаа бол нулимад зулаараа нулимад хаяхын оронд татж аваад зэрэгцээчтэй. Ингэж юм бол бид нар энэчнээс Европын 1000 сайхан Porsche зөөгөөд 1000 сайхан Mercedes зөөгөөд Монгол гоё болчихгүй шүү дээ. Өндөр байдлаар бариад тэнцэж хэдэн цөөхөн хүмүүс амьдрнаа. Залууч. Тэгээд одоо ингээд эхнийг хоёр үг хэлэхэд бүр цаашаа харчихдаг. Нөгөө тамийн тоогооны үлгэрийн нэг дэгэн байхгүй юу харилцааны юм чинь. Тэгээд нэг нэгэндээ үг хэлээд нөгөөх нь өсөрөх нь үзэн ядалт болоод ингээд бүр цаашаа харчихдаг. Энд чинь хүмүүс тэгээд уурлаад авах байгаа хэвээр дөлгөө. Нэг зэмлэхээр хүлээж аваад сонсоод их олон сарын дараа байсан ч гэсэн чиний зүг байжээ гэдэг хэлдэг. Тэгээд тэр хоёрын хооронд хүний харилцаа нь хэвээрээ үлддэг. Хамт илүү цаашаа явдаг. Бизнесмен ч гэсэн. Монголчуудад тэр одоо амар хөдөлмөрлөөдөг, алаадаг, тэ эсвэл босоод тэмцээдэг ингээд тэр нөгөө монголчууд байдгүй энэ гээл асуудал харилцаа гэдэг чинь. Тэгээд энийг л байгаасаа тэгээд өөрийнхөө орчиндөө энийг бүрдүүлэх гэж хүмүүс надтай нэг жоохоос сөрөг хандчих юм бол би одоо ингээд урд нь боддгоо байж өнөө хэлээ. Тэгээд одоо бол хүмүүс надтай ингээд жоохоос сөрөг хандчих юм бол ингээд орхичдаг. Орхиод хэдэн сар дараа тэр ингээд улам гал дээр тус нэмэл нэг ширвэсэлээ. Орхиод хэдэн сарын дараа бүр ингээд хараад зүхээд байвал блоклчих хамаагүй. Тэгээд хэдэн сарын дараа нээж байгаа хойлоод ирэхэд ойлголцоогүй. Буцаад одоо би чамд тэгэхэд би ийм хийж намайг уучлаарай. Тэ? Чи ийм юм хийжсэн тэр чинь баярлалаа. Хоёлаа ингээд харилцаа эргэтэй ч байсан хамаагүй. Тэгэд энийг би ингээд сүүлийн үед ингээд амьдралдаа хөвшил болгоод үзсэн. Айгүй сайхан. Дараа нь ингээд сэтгэлд ийм хүндүүр байхгүй. Хүмүүстэй муудалцсан би ч гэсэн адилхан хүн муудалцсан тэг хэрэг өөрөөр бол тэр ингээд чимээгүй болчих. Яг тэр үедээ. Тэгээд дараа нь тэрийг өөрөө ихлээд нөхөн сэргээгээд гэдэг шиг. Байгалыг одоо ингээд ийгэл сүтгэсэн бол нөхөн сэргээж ээжл тийч бод оргоо бүгс оргоо. Тэгээд үнэхээр тийм хоорондын харилцаа бэлтгэцэг байгуулах гэдэг юм бол сайхан байлгах юмсан. Өөрөө ихлээд үйлдэл хийгээд за намайг ёстой уучлаарай. Тэгэд чамаа ингээд завгүй арчин ингээд хүчээр тулгаад ингээд эсвэл тэр үед мөнгөний ч өгч чадаагүй ингээд тэгээд одоо хоёулаа ингээд эсвэл аав ээж ахаа хичээ нэгдөө. Тэнгууд нөгөө хүмүүс надад үлдчихэж байгаа байхгүй. Тэр хүмүүс надад үлдчихэж байгаа. Тэр хүмүүстэй цаашаа би дахиад юу ч хийж болно. Гоё байгаа зү. Тэр хүмүүс миний уран бүтээлийг дэмжин би тэр хүмүүсийн имийг дэмжин цаашаа энэ харилцаа нэгэн таврагдсны дараа бол цаашаа хамтдаа юу ч хийж болно. Энэ харилцаа байхгүй хахад би энэ чинь мянган ноолуурын үлдвэртэй байгаад надад нэг ч түнш байхгүй би юу хийж вэ гэж байна. Ийм юм. За баярлаа. Яг ер нь бол ойролцоо гэдэг юм байна. Шведэд болон
Австрид. Монголчууд олон ер нь ойролцоогоо хэдэн монгол байдаг лээ? За яг Австрид дээр одоо 3500 орчим монгол байгаа гэсэн статистик байсан. Манай хотод бол яг 200 гаруй монголчууд байдаг. Хотоддоо 9 аймагтай монголоор бол тэгээ хотоддоо тараад жижиг тосгодоо тараад амьдардаг. Оюутан ажил хийдэг янз юмс. Манай Шведэд бас нэг хар тоогоор 8000 орчим монголчууд гэж яригдсан юм байлээ. Яг альбом тоогоор бол маш бага. Тэгээ нөгөө нэг тоол боломж авахгүй учраас 8000 гараг гэсэн. Тэгээ одоо миний амьдарч байгаа Стокгольмд бас өндөө олон монголчууд байгаа. За тэгээд маш олон залуучууд бол сайхан амьдралаа бүтээгээд бий болгоод хөдөлмөрлөөд сайхан амьдарцгааж байгаа. За тэгээд яг анхны иржсэн хүмүүс гээд маш олон хүмүүсийн замыг нээж өгсөн одоо дараагийнх монголчуудад орчуулгын хийгээ бүх юмыг нь бэлэн болгож өгсөн мундаг хүмүүс зөндөө байгаа. Бас тэгээд нөө монголчууд болсон хаан тэр дунд бас үйл ажиллагаач бас яг байдаг. Тэгээд бас жил ирэхт болсон бас харьцангуй гайгүй болж байгаа гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Тэгэхээр бас тал газар л бол яг юм байдаг юм байна. Юун дээр Шведэд бас тийм байсан. Дараа болохоор ингээд нөгөө үзэн ядсан хүнээ хайрлаад эхэлдэг. Энд чи бид нэр цөөхүүлэх нэ. За би цөөхөн Монгол гэж хэлэх аягүй дургуй ер нь бас. Гэхдээ бид нар гадны нутагт бол цөөхүүлэх нэ байна. 201 хотын 200 Монгол хэдэн фракц байсан, хэдэн хүмүүс ойлголцоогүй байсан. Тэрийг ойлголцоогүй хэрүүл уруулын дунд мөнгө байсан уу, хайр сэтгэлийн асуудал байсан уу, юу байсан хамаа байхгүй. Тэг юм болгон цаг хугацааны өмч. Өгөхдөө чи юу ч авч өгөхгүйтэй адилхан. Тэгээ тэрийг л ойлгоод өнгөрөөцснийхаа дараа тэр хүмүүс хоорондоо нийгэмдээ хайртай ядаж нийгэмдээ туслана. Хамтдаа нэг юм хийхэд нэг дуурахад тий ганцаараа нэг юм хүчээр докторхад ямар байх вэ? Нийлээд докторхад хэр хүчтэй докторх уу? Тэгээсэй гэж маш их хүсдэг. Тэгэхээр болох байлгүй дээ. Одоо таны биеийн байдал бол гайгүй сайн байгаа үстэй тий? Миний бие одоо маш сайн. Одоо сайхан юм. Би бас уран баримл төрүүлжээс эхлээд оролдож байгаа. За. Тэр миний Facebook-ын дээр байгаа нэг эротик. Тэрийг та хийсэн үү? Тэр шиг одоо юм уран баримлууд одоо би хийгээд оролдоод бас модон дээр юм хэвлэх юм тийм янз бүрийн юмд оролдож байгаа. Тэгээд ингэх нь надад ингээд сэтгэлгээгээ чөлөөлөх, задлах айгу гоё юм болж байгаа. Тэгээд би Европын Монголын гоё том баримл үлдэх гэсэн гэж бодлоо. Айгу мөрөдч. Сүүлийн үед маш их мөрөдч нэг. Тэгээд Монголын гоё заавал бидний одоо юу гэдгийг нэг Чингис бүх юм Чингис байх чаддгүй шүү дээ. Тэ гоё бидний нэг ив нэгдлийг бэлэгдсэн. Монгол хүмүүс ив нэгдлийг бэлэгдсэн нөгөө нэг багцлсан сумтай сухаал түүхийн тэр хэсэг тэгээд нэг тэр гоё хөшөө эсвэл тэгсэн мөртлөө би тэр юм Монгол уламжлалыг Европ уламжлалтай хослуулаад хадгалсан нэг тийм баримл бариад тэгээд энэ байгаа улсдаа ч юм уу эсвэл Европын хотуудад болж үзүүлэх тийм хөшөө дурсгал босгочих гэсэн тэгээд монголчуудын юм тий монголчууд магадгүй тэр нэг гарден цэцэрлэгт ирэхээр тэрнийхээ гадаа ирдэг. Эсвэл жуулчд ингэ явж байгаа тийм ч нэг Монголын Чингис хааны байдаг юм уу? Нөгөөдөө хааны байдаг юм уу? Эсвэл Монголын уул нуруудын байдаг юм уу? Хөшөө баримлын чинь энэ Европч хөшөө дурсгалаар аюул алдартай шүү дээ. Тэн дунд ингэ байж байгаасаа ингэ байхгүй байхаар нэгээд би нэг айлын шовдор хөөгч юм шиг санагдав. Байж байгаасаа Монгол морины баримлч гэдэг юм уу? Энэ тэнд мерсер байгаа л та. Гэхдээ яг нэг өөрөө бүтээгээд монголчуудаа нийлээд хөрөнгө мөнгө босгоо хичээсэй гэж аягүй их зарж байгаа. Тэр нэг ив нэгдлийн юм болоосаа гэдэг. Та бас юу Facebook дээр тавьсан байсан 10 гаруй австричуудад Монгол гэр барьж өглөө гэдгийгсэн байсан. Тэгээд би тэрэн дээр австричууд Монгол гэрийг Монголоос их авчирч хөдөлж аваад өөрсдөө бариад байгаа юм уу тий? Тий, одоо манай Австри найз тийм жижигхэн бизнес эрхэлж байна л да. Монголоос Монгол готлохоос Монгол гэр нэр авчирдаг. Тэгээд би тэр гэрийг энэ жил гэхэд 9 гэр барьсан. Тэгээд австричууд тэрийг аягүй их сонирхон. Ер нь бол ингээд уулын хүмүүс нь бол одоо би өөрөө уулын хүмүүс гэж нэрлэж байна. Фермерүүд тий хань юм хариулдаг тийм фермерүүд бол Монгол гэрийг аягүй их сонирхдаг. Тэгээд одоо бүр халиад хот дотор өөрсдийнхөө хаус өөрсдийнхээ гарденд Монгол гэр айгүй барьж байна. Тэгээд тэрийг ингээд тайлбарлаа тийм бороотой үед ингээрээ, салхитай үед ингээрээ, тий нүүхүүд ингээрээ, ингэж хураана, ингэж барина, ингэж хамгаална ингээл
хийдэг. Тэгээ монголчуудыг бол айгүй хөөгн солигддаг шүү дээ. Энд тэнд яваад ингээл монгол хүн гэж тэгэхээр монгол хүн намайг ч юм бол яг монгол хүн шаарддаг юм шиг байна. Чиний нэг афган сир нэр хүн гэж шаарддаг шүү. Тэгээд эхлээд надад арабаар яриа саламалайкум. Тэгээд үгүй би монгол хүн шүү дээ. Монгол хүн юм уу гэж. Тэгээд жоох нэг монголчуу байх гал бид нар шиг өтгөн хүмүүсийг тавихгүй, ийм сахал махал тавихгүй. Нүднүүдээ жоохон анилгал хүмүүстэй болохоор нүднүүдээ жоохон анилгал тэгэл нэг Аз хүн шиг байх гал. За мэрэгэнэс тэгж байна. За өнөөдөр та биднэрт бас зориулт цаг гаргасан маш их баярлалаа. Нэг мэдсэн чи ингээ яриа л байсан чинь цаг 8 минут гээд нэвтрүүлгийн цаг маань нэлээд урт болсон байна. Гэхдээ би бас та хүсч байвал бас та ярьж амжаагүй, бас мэдээлж амжаагүй зүйлээ бас одоо ярьж болно. Би нэг хэмиг монголчуудаас одоо энийг бол ганц гадаад байгаа хүмүүс ч ихтэй ер нь Монголд байгаа хүмүүс бүгдээ л энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. Тэгээд айгүй олон юм ингээ санаа ингээд ороо усгаа байгаад байна. Зарим юм ингээд бодоход төлөвлөж чадахгүй. Тэгээд сая би хавдар судлалын эмнэлэгт ажилтдаг найзтайгаа ярилцаад тэрийг нэх хүмүүс зарлал мөрсөд болоогүй л дээ. Тэгээд эмнэлэгт ажилтдаг эмч найзтайгаа ярилцаад хавдар судлалын эмнэлэгт өөрийнхөө гоо номноос хандсан. Тэгээд энэ хүн чулууны бичээс номноос ер нь тэнцээ хэвтэж эмчлүүлж байгаа бүх хүн хүртээмжтэй байхаар хандсан. Тэгээд тийч байгаа бүх хүмүүс энэ миний номыг уншаасай. Тэгээд ингээд амьдралын тухай энэ чинээс яг юу гэж хэлж байгааг мэдэхгүй. Тэгээд миний өөрч чадхал юм тэр. Тэгээд монголчуудыг юу тэрэн түүнийг хурааж авдгаа гэж нэг үг дэлхий дахин байдаг тийм. Тэгээд монголчууд маань залуучууд маань одоо ингээд айгүй авах гэсэн байна. Миний бичгэн дээр айгүй авах өгөх юм тухай бичээстэй байна. Тэгээд юу ч байхгүй байсан ч гэсэндээ маш их өгөөсэй гэж би уриалмаар. Маш их өгөөсэй. Тэгээд юм өөртөө хүнд юу өгөх вэ гэж их бодосоо. Хүнээс юу авах вэ гэдгээс өмнө. Энэ хүнд юу өгөх вэ гэж айгүй бодосоо. Тэгэх юм бол жишээ нь одоо ингээд ганц автлан гэж залууг хийж байгаа нь айгүй багтдаг тийм. Би цаг нь болоход тэр залууд өгөх юмнийхаа тухай маш их төлөвлөж бодож байгаа. Тэгээд олон хүмүүс байгаа. Одоо энэ зурагт телевиз, радио, интернетийг нь харж байгаа. Би тэр хүмүүст нэгдүгээрт мөнгө өгч чадахгүй тийм. Өглөөч тийм их хандив тусламж тийм их өгч чадахгүй. Харин та юу хийж өгч чадахгүй. Хүнд өгөх юм хизээч багтдаг. Үнэхээр адилхан хүнээс авах хүсэл хизээч дундагддаг. Миний төлөвлөгөө дээр ийм мөр байна. Тэгэхээр үнэхээр өгье гэвэл ганцаасаа гэж монголын үг би өөлийг юу сахасан. Тэгээд өгье гэх юм бол та өнөөдөр юу хийж байна? Өсчин байвал та өнөөдөр очоод асрамжийн газар эсвэл шоронд очоод тий? Эсвэл одоо шоронд одоо ус бусдаг юм уу засдаг болсон гэж би сонссон. Эсвэл үнэхээр ингээд өсчин авч чадахгүй тийм хүмүүс тач. Өсийг асуудагч энэ бас нэг төрлийн өглөг тий? Эсвэл та хуучин хувцас ингээд хэрэглэхгүй цогцолоод ингэж байгаа бол тэрийг Монгол одоо энэ Европ бол тийм байгаас бүх хуучин хувцаснуудаа эрхэж байгаа угааж эндүүдэд айгүй гоё пакет болгоод тэгээд ингээд боломжтой тавьдаг хувцсны хайрцаг хийчдэг. Тэгээд ингээд өгч эхлэхийн тухай таны сэтгэл санаа аймаг тайван болно. Тэгээд ингээд эхлэсэй гэж би боддог. Тэгээд энэ өглөгийн тухай би бол янз бүрийн шашны тухай оранж юу ч ямаар энэ шашин шүтлэг ямар ч хамаагүй. Тэгээд энэ өглөгийн тухай заавал мөнгөний тухай ярьж байгаа юм биш. Ийм юм. Тэгээд одоо миний өгч чадах юм ном гэдэг энэс өөр юугаач өгөөгүй би харамж хүмүүч гэж бас байна. Тийм байна. За баярлалаа. За подкаст өнөөдөр бид нарт бас зориулаад цаг гаргаад уран бүтээлийн хандлаар сайхан ярилцаад өөрийнхөө үзэл бодлын талаар бас нээлттэй бас ямар нэгэн зүйл баригдалгүй хин нэгэн таалагдахыг одоо хүсэж яалгүйгээр яг өөрийнхөө чөлөөтэй сайхан ярилцсан маш их баярлалаа. Тэгээд
бидний нэвтрүүлэг болгондоо тэгээ оролцож байгаа зочид маань яг л өөр өөртөөгөө ингэж нээж ярьснаар бас үзэж байгаа маш олон үзэгчдэд бас тодорхой хэмжээний өөрт хэрэгтэй зүйлүүдийг үлдээж байгаа гэж бид бол итгэдэг. Өнөөдрийн нэвтрүүлэг ч гэсэн маш өгөөжтэй байгаа гэдэгт бас итгэж байна. Тэгээд бид нар цаг гаргасан танд маш их баярлалаа гэж дахин хэлье. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд маань цаг наргүй ингээд ер нь бол хамаг зүйл төлөвлөгөөтэй юу байдаг учраас өнөөдөр бас эднэрт цаг гаргасан маш их баярлалаа. Тэгээд магадгүй бас дахиад дараагийн уран бүтээлээр энэ нэвтрүүлгээр бас иргэд уулзахыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээ ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд танд сайн сайхныг хүсье. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан одоо Positive Mongolia танаа хамт олон танаас ч бол төрөмс байгууллага тийм жишээлбэл эсвэл буудлын компани тийм тэгээд танаа залуучуудын өсөж зорж байгаа танаа бүх блогуудын уншигч нар үзэгч нар хийж байгаа уран бүтээлч та нарт бүгдэнд нь зорж яргалын дээдийг хүсье. Тэгээд за баярлалаа. За баярлалаа нэвтрүүлэгтээ орж оролцсон баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээ эрх үзэгчтэй өнөөдрийн маань нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд эрх үзэгч та бүхэн өнөөдөр оюуна мэлаж гайхалтай номын тухай болон зохиолчийн тухай өөрийнхөө одоо бодит үнэхээр үнэн энэ яриаг нь та бүхэн сонслоо. За тэгээд нээлттэй ямар нэгэн маягт баригдалгүй өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байгаа энэ хүнээс бас та бид суралцах зүйл маш их юм шиг надад санагдаж байна. Тэгээд магадгүй дараагийнх нь уран бүтээлээр эсвэл түүний дараагаас ч юм уу бид бас эргээд уулзахыг үгүйсэхгүй. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн бас подкаст хамсны бичсэн чамд хэн итгэх юм бэ гэсэн гурвалсан романы 1-р тэмдрийг бас боломжоор олж уншихыг хичээгээрэй. Тэгээд миний хувьд бол уншаад маш сайхан сэтгэл төрсөн учраас энэ удаа зохиолчтойгоо уншсан номынхаа зохиолчтойгоо ингэж нүүр тулан ярилцах завшаан тохиолцох таатай байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай.